За, студид дээр иргэн тавтаа мөрөд үзэгчтэй. Бид татварын ерөнхий газартайгаа хамтраад 2-7 хоног тутмын пүрэв баригт үзэгч та бүхэнд мэдээлэлүүд өргөж байгаа. Өнөөдөр ээлжид мэдээлэл өргөж байна. За, 2 засгийн мэдээлэл өргөхээр студид маань татварын ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн татварын улсын байцаагч Батцэнгэл ирсэн байгааг үзэгч та бүхэнд дахин дуулгах таатай. За, хоёулаа ерөнхийдөө цаг богинохон байгаа учраас мэдээлэлд шууд ороо явчих тий. Тийм. Тэгэхээр зэрэг бидний ярих дараагийн гол үндсэн ойлголт бол татварын одоо шинж чанаруудын талаар нэг товчхон бас тайлбарлаад ярьчихъя гэж бодож байна. За, тэгэхээр зэрэг татвар маань бол ер нь бол татвар зөвхөн хуулиар тодорхойлогдно. Хуульгүйгээр ямар нэгэн татвар байхгүй гэсэн үг. Тэгэхээр зэрэг Монгол улсын үндсэн хууль байна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн дээр 17 дугаар зүйл нь бол одоо иргэний үүрэг гэсэн бүлэг байж. Тэгэхээр иргэний үүрэг 4 үүрэг байдгийн 3 дахь нь бол яаж байна? Хуулиар ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй. Тэгэхээр зэрэг татвар бол заавал хуульчлагдсан байна. Хуульгүйгээр иргэнээс аж ахуйн нэгжээс ямар нэгэн татвар авахгүй л гэсэн санаа. Татвар бол заавал хуульчлагдсан байна. Зөвхөн хуулиар тодорхойлогдсон татварыг л иргэн татвар төлөгч төлөх үүрэгтэй гэсэн үг байхгүй тийм ээ. За хоёрдугаарт нь бол буцаан төлөгдөхгүй. Буцаан төлөгдөхгүй. Яг тэгэхээр зэрэг түрүүчийн хэсэгт бид нар ярьсан татвараар цуглуулагдсан мөнгө маань өөрөө төсвийн орлогыг бүрдүүлждэг. За ингээд төсвийн орлого маань өөрөө нийгмийн одоо маш олон төрлийн үйлчлэгийг санхүүжүүлэхэд одоо зарцуулагдаад явж идэг учраас татвар бол одоо буцаан төлөгдөх нөхцөлгүй байж идэг. Төлбөр нь бол мэдээж маш олон төрлүүд байгаа тий. Гуравдугаарт нь бол ямар нэгэн хариу төлбөргүй. Түрүүний хэсэгтээс бид нар ярьсан нөгөө татвар маань өөрөө нөгөө дахин хуваарлах үүрэгтэй гэсэн чинь нөгөө өндөр орлоготой хэсгээс нь магадгүй өндөр татвар аваад нөгөө нийгмийн халамж, нийгмийн одоо тусламж дэмжлэг хэрэгтэй хэсэгт бол одоо үйлчлэгээ үзүүлдэг гэсэн тийм учраас ямар нэгэн одоо би өндөр татвар төлсөн юм чинь илүү их үйлчлэгээ авах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Ийм зүйл бол бас татварын харилцаанд байхгүй гэсэн үг. Тийм. Дөрөвдүгээрт нь бол түрүүнд бид нар хэлсэн нөгөө албадлагын шинж хуулиар тогтоогдсон шүү дээ. Тэгэхээр зэрэг нэгэнтээ одоо хууль байж байгаа тохиолдолд хүн бүр тэр хуулийг дагаж мөрдөх ёстой. Нөгөө хуулийг чи мөрдөхгүй бол тэгээд одоо нөгөө хуулийн санкцанд орчих шүү дээ ер нь бол тийм. Тэгэхээр зэрэг татвар өөрөө бол яаж өнөө тэр нөгөө хуулиар тодорхойлогддог тэр үндсэн шинж чанараас үндэслээд тийм албадлагын шинжтэй. Албадлагын шинжтэй тэр нэгэн л одоо хуулиар ногдуулсан татвар байж байгаа юм бол та түрүүн тэр нөгөө үндсэн хуулийн дээр хүний үүрэгч хүртэл байж шүү дээ иргэний үүрэгт. Тэр хуулиар ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй төлөхгүй болбол цаана одоо бас хариуцлагын албадлагын ийм механизм байж байгаа гэдэг ийм зүйлийг хуулийн болон журмын тийм зохицуултууд их олон байгаа хаа. Та хэлэхгүй. Нэрээр бид бас ингээд цувралаар ер нь татварын ерөнхий газартайгаа бас мэдээлэл өргөж яхад 2025 он бол их онцлогтой. Өчигдөр нөгөө их юм бол хувь хүн бол албан байгууллага нэгжүүдэд одоо нөгөө нэг юм асуудал орцсных нь хойноос нь хөзөлдөг биш. Асуудалд орохоос нь өмнө дандаа сануулж мэдээлэл зөвлөгөөнүүдийг бас өгж байгаа. Ийм зорилттой бас байгаа шүү дээ тий. Тий 2025 оныг бол нөгөө зөвлөлт туслах татварын алба байх зорилго тавьсан. Тэгээ сая хэлсэн нөгөө хуулиар тогтоодсон нөгөө биелүүлэхгүй дагаж мөрдөхгүй зөрччих юм бол хариуцлаганд орчдөг ийм тогтолцоо байж шээ. Тэгэхээр зэрэг одоо татварын албаны одоо гол зорилго юу вэ нөхөр зэрэг зөвлөн туслах үйлчилгээний чанар хүртээ хэмжээг сайжруулах замаар татвар төлөгчийг аль болох тэр хариуцлагад оруулахгүй байх. Татварын эрсдэлд одоо оруулахгүй байхын тулд урьдчилан одоо татвар төлөгчдөө зөвлөгөө өгдөг, мэдээллээр хангадаг, за арга аргачлал одоо юмнуудыг одоо боловсруулж хүргэдэг, тэрнийг ойлгуулдаг ийм одоо байх чиглэлээр одоо нэлээд бас үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна. Яг тийм шүү те. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийнх нь бол одоо бид нар бас татварын үйл ажиллагаанд баримталдаг үндсэн зарчмуудын талаар бас ер нь бас нэг ярилцчихъя гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг татварын үйл ажиллагаанд баримталдаг зарчмуудын хувьд бол ер нь л одоо олон улсад нийтлэг байж байгаа юм. За бид нар одоо их сайн мэднэ нөгөө зах зээл үйл үзэгдэгч гар зах зээлийн одоо эдийн засгийн одоо механизмыг одоо онлыг одоо үндэслсэн одоо Адам Смит гэж яриад байдаг тийм. Энэ одоо хүн болвол жишээлхэд 1776 онд гэж байгаа. Тэгэхээр одоо бараг одоогоос 250 гаруй жилийн өмнө байна уу тийм. За багдгүй одоо тэр үед бид татварын талаар ямар ч ойлголттой байсан мэдэхгүй тийм. Тэр 1776 онд бол одоо жишээлхэд тэр Адам Смит гэж одоо хүн болвол татварын үндсэн 4 зарчмыг тодорхойлж ирсэн байна. За. Тэгэхээр зэрэг яг тэр одоо 4 зарчим ер нь бол олон улсад нийтлэг мөрдөгддөг. За манай Монгол улсын татварын ерөнхий хуулинд бол бас яг тэр л 4 зарчмыг татварын үйл ажиллагаанд одоо эдгээр зарчмуудыг л одоо барих ёстой шүү гэж тусгацсан байж байгаа. За энд ямар 4 зарчим байна вэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь шудраг байх ёстой. Шудраг байх ёстой. Хүн бүр татвар төлнө. Сая бид нар хэллээ ш нэг үндсэн хуулийн 17 дугаар зүйл дээр иргэний үүрэг гэж байж байна те. Иргэн бүр тэр хуулиар ногдуулсан татварыг төлнө.
хүн бүр ижил тэнцүү байна. Энтэй холбоотойгоор бас яг хөөр зэрэг татварын хувь хэмжээ зохицуулт нь иргэн бүрт ижилхэн үйлчлэнэ. Танд нэг өөр үйлчлэл, надад нэг өөр байгалах юм бол энэ шударга байдал гэдэг нь өөр болчихно үстэй тийм. Тэгэхээр зэрэг нэгэнтээ одоо хуулиар тодорхойлогдсон одоо албан ёсны зүйл учраас энэ бол одоо шударга байх ёстой гэдэг ийм гол зарчим баригдаж байгаа. За дараад нь бол одоо тодорхой байх ёстой. Тодорхой байх ёстой. Ягаад тэгэхээр сая бас дахиад хэлээ хуульчлагдсан. Биелүүлэхгүй бол асуудалтай болчихдог гэж штэ. Тийм учраас яг одоо хин ямар төрлийн татварыг хэн төлөх юм, хизээ төлөх юм гэдэг нь бол одоо маш тодорхой байж ах ёстой. За тэр татвараа одоо хэрхэн яаж ногдуулах юм, тэр тооцох аргачлал, хувь хэмжээ юмнууд нь бас ойлгомжтой байх ёстой. За хэрхэн яаж бүртгэх юм, яаж тайлгнах юм гэдэг нь бас их ойлгомжтой байх ёстой. За ингээд эцэст нь бол яаж нөхөр зэрэг хэрвээ төлөхгүй бол ямар хариуцлага байх юм гэдэг нь бас их ойлгомжтой, тодорхой байж ах ёстой гэж байна. За 3 дугаарт нь бол одоо үндсэн зарчим дээр бол төлөгдөхүүц байх ёстой. Жишээлбэл орлогын татвар гэж байлаа гэхэд намайг орлого олоогүй байж хаад орлогын татвар авах гэж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр зэрэг тухайн одоо татвар маань бол одоо яг хамааралтай зүйлд нь л татвар ногдуулна. Би үйл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй байтал надаас үйл хөдлөх хөрөнгөний татвар авах гэж болохгүй. Би автомашингүй байж итл надаас автовэр өөрөө явууч хэрэгслийн албан татвар авах гэж болохгүй үстэй тийм. Тэгэхээр зэрэг албан татвар бол өөрөө хамааралтай байх хэрэгтэй. Орлого олж ивэл тэр орлогоос нь хөрөнгө өмчилж эзэмшиж байгаа бол тэндээс нь авах хэрэгтэй гэдэг ийм зүйл байж идэг. За мөн одоо тэр татварын суурь нь ойлгомжтой байх хэрэгтэй. Ямар сууриас, ямар дүнгээс бодож авах гэдэг юм. Нийт орлогоос нь бодож татвар авах гэдэг юм уу? Аль эсвэл одоо нөгөө ашгаас нь орлогоос нь зарлыг хасж хагаад ашгаас нь авах юм уу ч гэдэг юм уу те. Энэ бүгдүүд нь ойлгомжтой байх хэрэгтэй. За мөн одоо төлөхөд хялбар байх хэрэгтэй. Одоо улам л одоо цахимжаал одоо харилцаа бол ийм болж ш. Тэгэхээр хялбар хүртэл одоо юу гэдгийг цахимаараа. Тэгээ ер нь бүх зүйлүүд ер нь цахимаараа ерөөхдөө явдаг болж байна. Одоо жишээлхэд энэ жилийн одоо энэ татварын шинжилгээний хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд орж байгаа нэг том шинжилэлт юу вэ нөхөр зэрэг татварын алба тухайн одоо татвар төлөгч иргэний татварын тайланг гаргаж өгье гэж байгаа шүү дээ. Гаргаж өгөөд танил үйлгэн та хянаж үзээд болж ийн гэх юм бол баталгааж болно. Бүр одоо тийм хэлчихэж гэсэн үг шүү дээ. Би ямарсан санаад манай ээж өөрөө санхүүгийн шиг л юм л дээ. Гэтэл одоо юу гэдгийг ийм л зузаан юм ингээл аваад яваад ирсэн байхгүй. Одоо тэгээд тэр ингээд байхгүй болоод захимжаад захимсны дараа чи юу вэ бүр цаанаас нь ингээд тайлангийн ерөөхдөө боловсруулж. Ер нь бол энэ цар тахлын дараа бол энэ бид нар чинь цахим орчинд маш их ажил сурлаа шүү дээ. Бид нар бол цахим руу шилжлээ. Одоо хурал, цуглаан ингээл одоо ерөөсө бүхэл үйл ажиллагаа цахим руу шилж. Дэлхийн нийтээрээ зөвхөн бид биш. Тэгэхээр ингээд энэ цахим шилжилт өөрөө үр ашигтай байсан учраас одоо энэ техник технологийн салбарт маш том өөрчлөлтүүд гараад ерөөсөө үйл ажиллагаа маш их цахимжиж байна. Тэр байтугай одоо нэг хиймэл оюун ухаан гэж юм одоо бидний чинь өмнөөс бараг зарим тооцоололууд бид нар хийж өгөөд шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хиймэл оюун ухаан big data дээр одоо суурилсан энэ одоо шилжилт рүү бид нар маш эрчтэй орж байгаа учраас тэр одоо мэдээллийн сан дээр цугласан big data дээр үндэслэж таны одоо татварын тайлан боловсруулах боломж нь бүрдчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? За хоёулынгийнх нь өнөөдрийн бас яг ярьж байгаа бас нэг чухал нэг зүйл юу гэх юм бол одоо яг энэ татварын тухай одоо ийм томьёолууд бас байгаа гэдээ та хэллээ шүү дээ. Хэлжсэн тийм. Тэгэхээр хоёулынгийнх нь ерөөхдөө ярилцсаг дуусч байна. Тэгэхээр та товчхон бидэнд бас нэг ойлголт өгөхгүй юу? Тэг яг бид нар нөгөө татварын тухай ойлголт одоо яг бид нар чинь ингээд нөгөө нэг мэдээж өөр чиглэлийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа тий өөрийн одоо онцлог хөдөлмөр эрхэлж байгаа. Гэхдээ иргэн болох нөгөө нэг татварын харилцаанд оролцоод байгаа байхгүй болно. Тэгээ та ямар ажил мэргэжил эрхэлдэг үү, юу хийдэг үү гэдгээс үл хамааран татварын харилцаанд оролцох шаардлага үүсчихэж шүү дээ угаасаа. Тэгэхээр зэрэг нэгэнтэл татварын харилцаанд оролцож байгаа юм чинь тэр харилцаанд оролцох болохын хувьд бол яг нь зарим нэгэн одоо гол нэр томьёо ойлголтуудыг мэдчих шаардлагатай. Тэгэхээр зэрэг эдгээрийг бол одоо ингээд тухайлбал одоо татварын ямар хэлбэрүүд байж идгийн тий татварын хувь хэмжээ юу юм татварын хөнгөлөлт чөлөөлөлт гэж яах юм яавал би буцаан олголт авах юм ч гэдэг юм уу те ийм одоо гол нэр томьёонуудыг бас тайлбарлая гэж зорьсон. Гэхдээ энийгээ дараагийн одоо дээрээ бас тайлбарлаад бас ярилцъя гэж бодсон тийм ээ. За таны бас мэдээлүүд тун ойлгомжтой байлаа. Тэгээ олон талын бас мэдээллүүдийг авлаа. Тэгээ ерөн татварын ерөнхий газар маань их тийм цахимжаад юу гэдгийг цахим орчиндх бас одоо юу гэдгийг таатай орчныг бас бүрдүүлж өгж байгаад бас их талархаж байна. Тэгээ таны бас цаашдаа ажилд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа.